Намайг Ариун Цэцэг гэдэг. Би байгууллагын даатгалын хэлтэст даатгалын ерөнхий менежерээр ажилладаг. Намайг Нэмархч гэдэг. Би хэрэглэгчийн даатгал хариуцсан дэд ерөнхийлөгч. Намайг Хонгор Зул гэдэг. Би халамж үйлчлэгээ хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Намайг Мөнх Эрдэнэ гэдэг. Бизнес хөгжлийн менежерээр ажилладаг. Намайг Өсхбаяр гэдэг. Би Мандал General даатгалд эрүүл мэндийн даатгал хариуцсан захирлаар ажилладаг. Нийгэм сайн сайхан зүйлийг авчрахын тулд бусад компаниуд одоо тусдаа хандивын сан эсвэл сан бүрдүүлж тэрүүгээр нийгэм сайн сайхан зүйлийг хийх гэж оролддог бол даатгалын бизнес манд өөрөө яг үндсэн үйл ажиллагаараа нийгэмд угаасаа эрэг нөлөөллийг авчирч чаддаг. Эрсдлийг нээж илрүүлж, бууруулж, багасгаж, арилгах тал дээр хамгийн оновчтой шийдлийг гаргаж, эрслээс буруулах ажлыг хийж өгдөг маань маш том онцлог гэж бодож байгаа. Жишээ нь бага насны хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэхийн тулд цүнхэнд нь тууз наадгийг даатгалын компанийн л хийдэг. За барилга дээрээс хүн унах эрсдэл байгааг сануулж, тэмдэглэгийг даатгалын компанийн тавьж өгч байдаг. Мандал даатгалт хэрвээ тухайн ажилчны миний хандлага зөв ажлаа өөрийн гэж хийгээд тэрийн ажлынхаа ард гараад цаг хугацаанд төлөвлөснөөр хийгээд явах юм бол мандал даатгалт нэг хүний нөөцийн бодлого байдаг. Тэрний юу гэхээр хэрвээ сайн ажиллаж чадаад хөв нэмрээ үнэхээр сайн оруулж чадах юм бол мандал даатгалын өөрийнх нь эзэн болох боломжийг мандал даатгал менежмент нь олгодог. Одоогоос 4 жилийн өмнө анх даатгалын мэргэжилтнээр ажилд орсон байдаг. За одоо бол миний албан тушаал бол мандал даатгалын дэд ерөнхийлөгч гэж авдаг. Анх мэргэжилтнээр орсноо харьцуулж бодвол угаасаа жилийн маань орлого 4 дахин өссөн байна. Хүүхэн талаасаа хөгжих маш том боломж, менежментийн ур чадвар эзэмших боломж, асуудлыг шийдвэрлэх аргачлалыг маш сайн эзэмших боломжийг мандал орсноор олж байгаа. Мандал даатгал өөрөө UMC группийн нэг хэсэг. UMC групп бол одоо зөвхөн даатгалын салбарт биш, барилга, уул уурхай, хүний нөөц гэх олон салбарт үйл ажиллагаа явуулж байгаа том групп компани. Тэгэхээр би бол өөрийнхөө карьерийг зөвхөн мандал даатгалт гэж ерөөсөө харахгүй. Мандал даатгалт тийм том боломж байдаг, эзэн болох боломж байдаг. Дээрээс нь группт өөрөө давхар ажиллах боломжтой, группийн нэг компаниг толгоолоод ажиллах боломжтой. Манай компанийн нэг хувь нийлүүлэгч бол Голомт банк байгаа. Голомт банк бол 20 гаруй жилийн түүхтэй Монгол улсын шилдэг санхүүгийн байгууллага. Тэгэхээр мандал даатгалд ажиллаж байгаа залуучуудад банк санхүүгийн зах зээл дээр өөрийгөө нээж харуулах өргөн боломж олгогдож байгаа маа. За тухайн бизнесийг даатгахын тулд өөрийн яг үндсэн үйл ажиллагааг нь ойлгох хэрэг гардаг. Тэгэхээр даатгахын тулд маш олон салбарын, маш олон төрөл бүрийн бизнесүүдийн яг үндсэн үйл ажиллагааг нь судалж, өөртөө тодорхой хэмжээний туршлагыг би өдөр болгон хоригдлуулдаг. За үүгээрээ би одоо өөртөө хангалттай хөрөнгө оруулалт хийж байна гэж үздэг. Өмнө нь ойлголт төдий байсан эрсдэл гэдэг зүйл одоо миний хувьд ухамсарлсан мэдлэг болсон. Тэгэхээр энэ маань миний дараагийн карьер, өөр компани, өөр салбарт очиж ажиллах карьерийн төвшөнд урт хугацаанд тогтвортой бизнесийг амжилттай удирдах авч явах үндсэн суурь болж өгөх юм. Тэгэхээр энийгээ би өөрөө мандлаас олж авсан, өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Одоо дэлхийн ямар ч томоохон бизнесийн сургуульд эзэмшээд практик дээр хэрэгжүүлэхэд надад шаардлагатай тэр бүх боломж болцоог бол мандал даатгал бол бий болгож байна гэж үздэг. За нөгөө талаас маш сайн багийн тоглогч болж өсөж дэвчгэд болцоог нь бий болгоод байна. Би мандал даатгалын амжилтаар бахархдаг. Анх 2011 онд байгуулагдсан компани тухайн үедээ 17 ердийн даатгалын компани нэг болж байгуулагдчихсан. Одоо 2015 оны төгсгөлийн байдлаар томоосоо хураамжийнхаа орлогын хэмжээгээр хөрөнгөний хэмжээгээр эхний дөрөвт жагсаж байгаа компани болсон. Тэгэхээр хэцүү ч гэсэн бид нар өнөөдрийг хүртэл одоо энэ амжилтыг үзүүлэхэд бол хамгийн зөв замаар явж ирсэн болов уу гэж боддог. За үүгээр бол би бахархдаг. Мандлын алсын араа нь зөвхөн Монгол улсын даатгалын салбарт төдийгүй Азийн зах зээлд гарна гэсэн маш том алсын араатай. Энэ нь өөрөө бид өдөр тутам ажиллаараа бахархах сэтгэлийг төрүүлж өгдөг. Бүтээгдэхүүний хувьд гэвэл дандаа шилдэг, инновацлог буюу үйлчлүүлэгчдийнхээ зах зээлийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээр нэвтрүүлж байна. Миний хувьд даатгалын салбарт үйлчлэгээний жишг стандартыг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулж байгаагаар бахархдаг. За мандал бол хүнлэг харилцаа, хөдөлмөрч хамт олон гэж. Монгол улсын даатгалын салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй үндэсний бүтээгч компани. Мянган сэтгэл ханамжтай даатгуулагч бүхий нэгэн том аз жаргалтай л гэр бүл гэж дүгнэнтэй.